Хайдаггүй. За юу вэ? 50. За 7 хоногоос хурдан өнгөрч Энэ 7 хоног нэлээд хурдан өнгөрлөө те. Нэлээд. За юу вэ энэ 7 хоног? Энэ 7 хоног тэгээд хичээл ихтэй. Аха. Тэгэл таны ажиллажгүй. Ажиллаа. Харин бас айгу хурдан л өнгөрлөө. Physical issue үзэж байна уу? Үзэж яа. байгаа. Аха. Бахархмаар байна те. Одоо тэгэл дараагийн юун дээр анги дээр яах болоо гэж хэлээгэл байж байна. Дараагийн ангийг хамт үзтээ. Тэгээ. Хизээ Энэтэй баг хуулингийнх нь подкаст гарахад дараагийн анги гарч байгаа. Өнөр гарсан байна шүү дээ. Яг гарсан байна. Тийм байна. Хоёул өнөөдөр physical issue ярих чинь илүү өөр юм ярих чинь. Physical issue яриад дуусгах байгаа. 6 оролцтой дуусгах байгаа. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт бол маш сонирхолтой олон сэдвүүд ер нь дарааллаа. Тэгээд шууд сэдвүүдэд хэлцэл. За тэгээ энэ 7 хоног болохоор хоёулаа 4 сэдв бас ярих байгаа. Эхний сэдв нь болохоор нэлээд том сэдв. Тэг хүн болго ерөнхийдөө ярьж байна. Ялангуяа энэ 7 хоног бол ерөнхийдөө айгүй тийм том сэдв байлаа. Тэр нь болохоор яа харахгүй хиймэл оюун ухааны хөөсрөл, AI хөөсрөл гэх тээ. Тэгээд хүн болго ерөнхийдөө ярьж байна. Үнэхээр тэнд хөөсрөл байгаа юм уу, үгүй юм уу? Тэгээд тэр хөөсрөл нь хэрвээ байгаа бол хизээ хагарах вэ? Тэ one bullet pop гэдэг ерөнхийдөө янз бүрийн хүмүүс бол олон тийм байр суурьтай байна. Тэрийг хоёлаа зүгээр сайхан ярилцъя те. Энд бол зөв хариулт бол ерөнхийдөө байхгүй. Хоёр дахь нь болохоор Netflix гэдэг одоо бидний мэддэг те. Netflix дээр physical issue үзээд байж байгаа. Тэгсэн чинь Netflix Disney World дээр ерөөхдөө адилхан яг өөрийнхөө нэг тийм одоо фильм паркийг бас бий болгосон юм байна. Тэгээд тэрний талаар хоёлаас ярилцъя. Яагаад бас Netflix те фильм парк руу ингээд дижитал ертөнцөөс одоо ингээд те одоо юу ертөнц рүү ингээд орж ийна гэж байна. Бодит ертөнц гэх юм уу те. Тэ бодит ертөнц рүү ингээд орж ийн. За тэр талаар гурав дахь сэдв болохоор Anthropic гэдэг компани байгаа. Тэр компани болохоор өөрийнхөө дата центрийг бас барих төлөвлөгөөтэй байна. $50 тэрбум гэдэг. За тэрний талаар хоёлаас ярилцсан. Хүн болгоно л ерөнхийдөө дата центр бариад ах шиг байна. За тэгээд дөрөв дэх буюу сүүлийн сэдв болохоор за энэ айгүй бас жоохон хэцүү сэдв. Хоёулынгийн хувьд бол нэлээд тийм шин салбарын тийм сэдв байгаа. Тэгэхээр магадгүй хоёлаас тийм сайн бас мэдэхгүй ч магадгүй. За тэгвэл энэ нь бол хиймэл оюун ухааны тусалцаатайгаар эргэтэн шилжүүлэх нэг тийм одоо процесс байгаа тий. Тэгээ энэ процессыг одоо үр дүнгийн нэг 40-60% ерөөхдөө тийм өсгсөн нэг тийм мэдээ гарсан. Тэгээ тэр талаар хоёлаа бас хальт уртъя гэж бодсон. За эхлэх үү. За шууд эхлэе. За тий. Окей. За тэгэхээр хамгийн ихний сэдв болвол одоо өнгөрсөн 7 хоног ер нь бол сүүлийн үед нэлээд ажиглагдж байгаа. Энэ дээр бол судлаачид артикл бичдэг хүмүүс за тэгээд компани зах зээлийн томоохон тоглогчдын төлөөлөл болсон компани одоо захирлууд энэ талаар бол ярьж байгаа. Хүн болгон бол ярьж байна. Тэгээд өнгөрсөн 7 хоног энэ ч утгаараа ер нь бол зах зээлийн мэдээ бол нэлээд их одоо олон нийтийн хэрэгслэр бол сэвэгдлээ. Энэ бол яхаа аргагүй одоо хиймэл оюун ухааны хөөсрөл явагдаж байгаа юу те. Одоо дэлхийн өвчлөлээр бодох юм бол ерөнхийдөө маш олон хүмүүс энэ талаар ярьдаг болчлоо. Маш олон тоонууд мөн дээрээс нь яригддаг болчлоо. Тэгэхээр ер нь хиймэл оюун ухааны хөөсрөл болох гээд байна уу гэж таны одоо харж байгаагаар. За хүмүүс юу гэж харж байна вэ гэхээр яагаад гинт ингээ хүмүүс ингээ яриад байна вэ гэхээр за нэг хідэн нэг факт хэлье те. За эхнийх нь болохоор хоёул өмнөх дугаар дээр Elon Musk гэдэг залуу $1 trillion одоо цалинтай авч байна. Тэр нь болохоор Tesla гэдэг компани чинь өөрөө бол тийм өндөр үнэлгээтэй компани бол биш. Яг өнөөдрийн үйл ажиллагаагаараа тий. Тэгтээ манай хүн юу гэж хэлж байна вэ гэхээр за би та нарт хиймэл оюун ухааныг оруулна, роботикийг оруулна, за autonomous car-ыг оруулна тий. Ирээдүйд одоо тэр AGI-г ингээ үүсгэн гээд тиймэрхүү амлалтуудаараа одоо Tesla гэдэг компани болгон одоо өөрийнхөө цалинг ийм өндөр үнэлгээнд ингээ жишээ нь тавьж байна тий. Тэрний өмнөх дугаар дээр хоёлаа юу ярьсан бэ гэхээр OpenAI гэдэг компани өнөөдөр $1 trillion за түрүү 7 хоногоос ингээ харахад тэр нь бүр өсгөөд 1.4 trillion долларын одоо юм дата центр хиймэл оюун ухаантай холбоотой одоо инфраструктур дэд бүтцийн ингээ төслүүдийн зөндөө олон дийлүүдийг ингээ хийцэн. Тэр нь болохоор 1.4 trillion доллар тий. Тэгсэн чинь ууг нь OpenAI чинь өнөөдөр $10 тэрбум ч одоо орлоготой нэг тиймэл компани байгаа байхгүй тий. Тэгсэн чинь үнэлгээ нь $500 тэрбум болсон. За хоёулаа энэний дараа тэгж байгаа нөгөө Anthropic-ийг бас ярина тий. Anthropic чинь өнөөдөр орлого нь бол бараг OpenAI-гаас ч бага байгаа. Тэгэхэд аль хэдийн бас үнэлгээ нь ингээ $350 тэрбум хүрсэн ч юм уу те. За тэгээд за том одоо эднэр бол ингээ нөгөө стартап одоо гарааны бизнесүүд нөгөө талаас нөгөө big tech компаниуд гэдэг байгаа те. Хоёулаа хамгийн анхны дугаард Magnificent 7 гэдэг одоо 7 компаниг ярьсан. Тэр 7 компаниг чи ингээ харах юм бол тэд нэр бүгдээрээ нийлээд бараг 2-3 trillion долларын ингээ дата центрийн дэд бүтцийн хиймэл оюун ухааны байгууламжуудыг ингээ хийгээд ерөнхийдөө яваад эхэлсэн байгаа. Энэ 7 компани ингээ нийт одоо S&P-гийн те бараг 34%, 40% рүү ингээ хүрсэн амар хэм концентрацийн риск үүссэн. За концентрац үүссэн. Nvidia гэдэг компани чинь $5 trillion хүрсэн тий.
триллион гэдэг доллар одоо зүгээр л хаягдчихж байгаа. Энэ бол ингээл хүн болго ингээл чи триллион авах баг болцсон тий. Тэрбум болвол бүр зүгээр тэрбум болоод ингээл чихний хажуу. Тэрбум өнөөдөр ингээд мэдээ болохгүй байхгүй юу? Ийм юм өөрсөн байгаа учраас хүн болгон угаасаа ингээд асууж байгаа. Ер нь бол за энэ чинь юу болоод байна? Энэ чинь ийм том хөөсрөлт болоод байна уу? Юу болж байна те? Юу болоод байна? За яагаад энэ 7 хоног гэхдээ энэ нэлээд том шуугаан илүү болсон бэ гэхээр зарим хүмүүс яг энэний эсрэг одоо бет хийгээд эхэлсэн байхгүй юу? За тэр нь болохоор нэгтгэн нь болохоор SoftBank гэдэг нэг компани байдаг штэ. Masayoshi Son гэдэг SoftBank ч нь болохоор ерөнхийдөө бас ингээд түүхэндээ маш том бас сонирхолтой компаниудад хөрөнгө оруулж исэн team компани тий. Энэ компани болохоор Nvidia-д бас айгүй хөрөнгө оруулалттай байсан. Тэгээд тэр Nvidia-д байсан бүх хөрөнгө оруулалтаа зарсан байхгүй юу? 5.8 тэрбум долларын одоо Nvidia-гийн team нөгөө хувьцаатай байсан. Тэрийг ингээ бүгдийн 100% гарсан. Тэгэхээр Nvidia-гаас гарч байгаа байхгүй юу? Тэгэн гут хүмүүс чинь гайхаад юу лээ Nvidia ч нөгөө амар өндөр үнэлгээтэй ингээд одоо яг л энэ хиймэл оюухын яг хамгийн урдаа тавьдаг одоо representative те ийм компани байхад SoftBank өнөөдөр Nvidia-гийн хувьцаанаас өөрөө гарч байгаа байхгүй юу? Тэгвэл эн чинь хөөсрөл байгаа мүү үгүй мүү гэсэн тэр яриа айгүй шүүгсэн нэгдүгээрт. Хоёрдугаарт болохоор Michael Burry гэдэг бас нэг залуу байт юм билээ. Michael Burry гэдэг залуу болохоор 2008 онд бас бид нөгөө financial crisis-аас явсан шүү дээ. Санхүүгийн том тоглолт. Тэр нь болохоор real estate хямралын үеэр тэр үед болохоор яг тэр үеийг манай хүн бас сайн мэдрээд тэрний эсрэг одоо нөгөө хувьцааг short гэж ярьдаг байхгүй юу? Short гэдэг нь зүгээр энгийн үгээр хэлэхэд хувьцаа одоо оноо тэрнээс ашиг хийх боломжийг short гэж яриад байгаа. Нэг тийм санхүүгийн нэг тийм инженер байгаа тий. Үйлдэл. Тэгэхээр дөнгөж сая яг энэ 7 хоног манай хүн нийтдээ 1.1 тэрбум долларын одоо short хийсэн байхгүй юу? Тэр short-ыг хэн дээр хийсэн бэ гэхээр Nvidia компани дээр хийгээд тэгээд нөгөө Palantir гэдэг бас нэг том компани байгаа. Palantir компани энэ хоёр компани дээр хийгээд тэгээд манай хүн чинь болохоор өөрөө амар тийм одоо famous те бас нэгэн тийм юм байгаа байхгүй юу. Тэгээ Michael Burry гэдэг хүн өнөөдөр энэ компаниуд дээр ингээ short хийж гинэ гэдэг чинь бас хөөсрөл байна уу гэд энэ хоёр мэдээ ерөнхийдөө энэ 7 хоног бас нэгэн давалгааллууллаа. Хөөсрөл байгаа юу үгүй юу гэдэг тэр юм дээр санаан дээр. Дараагийн одоо асуулт асуухаас мөн мэдээж одоо яг зах зээлийнхаа хуулиар ярих юм бол нэг тоглогч одоо нэлэнхүүдээ ингээд тасраад бусад одоо өрсөлдөгчөөсөө тасраад ирэнгүүт тэр тоглогчийг болвол одоо дарж авах гэсэн эсвэл тэр хэмжээнд очих гэсэн компаниудын одоо хүсэл тэмүүлэл зорилгоор болвол ер нь бол зах зээл ингээ хөдөлгөөнд ордог тий. Тэгвэл таны бодлоор ерөнхийдөө энэ хэмэл оюуны бабл гэж яриад байгаа хөөсрлийг юу одоо тэгвэл хагалах боломжтой байгаад байгаа юм би одоо тий. За жишээлбэл 2008 онд одоо эдийн засгийн хямрал болоход юу нөлөөлсөн тий. Яг үүнтэй ижлэхнээр одоо 2025 оноос эхлээд хэмэл оюун ухааны хөөсрлийг хагалж чадах зүйл нь юу юм бэ гэж таны зүгээс харж байгаа вэ? Энэ бүх компаниуд өнөөдөр хэмэл оюухны дэд бүтцэд ерөөсөө маш их мөнгө зарцуулж байна. Тэг хөрөнгө оруулалт хийж байна. Түрүү миний хэлсэн шиг энэ том big tech компаниуд ерөөдөө баг дараагийн 5 жил ихэд 3-5 триллион долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж байгаа. Тэгэхээр чинь эн чинь дата центр хэмэл оюухны дэд бүтц рүү ингээл мөнгө хийгээл байгаа байхгүй юу? Гэхдээ энэ нэг бүтээн байгуулалт нь өнөөдөр одоо нөгөө эрэлттэйгээ яг нийцэх үү гэсэн л нэг тийм том асуулт байгаад байгаа. Тэ. Тэгэхээр ирээдүйд юу гэж харж ийнэ вэ гэхээр одоо манай энэ big tech технологийн компаниуд болохоор за хэмэл оюухан бол ингээд аягүй том хөгжөөд тэгээд хэмэл оюухан болохоор яг энэ бүх enterprise буюу энэ компаниудын бүтээмжүүдийг бүгдийг одоо ихсгээд тэгээд одоо энэ хэмэл оюуханы одоо сервис буюу үйлчилгээг энэ зөндөө олон одоо компаниуд руу ерөнхийдөө зараад тэндээсээ маш их одоо хөрөнгө олноо, мөнгө олноо, ашиг олноо. Тэгээд тэр ашиг буюу тэр хэмэл оюухныг бий болгохын тулд өнөөдөр бид нэр одоо маш их мөнгийг зарцуулах ёстой гэсэн ийм л ерөнхийдөө нэг тийм том одоо сэдв яваад байгаа философи. Тэрийг ч гэсэн энэ бүх enterprise бүх компаниуд ч гэсэн ингээд ерөнхийдөө тэтгээд support хийгээд ингээд яваад байгаа байхгүй юу. Тэд нар тэгээ маш их бас ингээд хөрөнгө оруулалт хийж байна. За тэгээд хизээ pop хийх вэ? Магадaltaй вэ гэхээр одоогоос нэг 3-5 жилийн дараа бүх дата центрүүд ингээд бариад барьчлаа тий. Тэгсэн чинь нөгөө хэмэл оюун ухаан нь бидний төсөөлсөн шиг бас тийм хүчтэй одоо байхгүй байж магадгүй тий. Тэгсэн чинь нөгөө enterprise өндөө олон компаниуд чинь маш их ингээ хөрөнгө оруулалтаа хийцэн. Тэгсэн чинь 5 жилийн дараа гэсэн чинь яг нөгөө бүтээмж нь сансан шигэ бас тийм үр дүнтэй байхгүй ч магадгүй. Тэгэх юм бол тэд нар яах вэ гэх юм бол ашиггүй байна гэсэн үг тий. Ашиггүй байх юм бол өөрсдийнхөө хөрөнгө оруулалтыг буцаага татах байхгүй юу. Тэгээ буцаага татах юм бол нөгөө нэг нийлүүлэлт, эрэлт нийлүүлэлтийн харьцаа хоорондоо ингээд одоо зөрөлдөөд эхлэн штэ. Тэгэх юм бол яг л тэр үед баг pop хийж магадгүй. Тэгээд хинээс эхлэх вэ гэх юм бол хүмүүсийн харж байгаагаар бол яг хоо Nvidia-гаас л одоо эхлэнэ гэж хараад байгаа юм лээ. Scott Galloway яг нөгөө подкаст нэгээ сонсож байгаа те. Тэгэхээр Nvidia-гаас эхлээд Nvidia унж эхлэх юм бол
бусад бүх ерөнхийдөө компаниуд дагаад унаа гэж. Тэгэхээр pop бол тэр үед л үүсэх багталтай. Тэгээ хүмүүс бол яг тэр хизээ яг when те хизээ pop үүсгэх бол хүн болгон янз бүрийн л санаатай байлаа. Тэгээ Туках одоо ингэж байгаа шүү дээ. Ер нь яг хуу зах зээл дээр нэлээд олон ингэж оролцогч талууд байна. Яг энэ хэмэл оюуханы зах зээл дээр бол маш том хэмжээгээр оролцож байгаа оролцогч талууд байна. Гэхдээ яг ингэ хараад үзэх юм бол энд чинь нэг 4-5 компани. За магадгүй нэг 7 компани яг эрчимтэй үйл ажиллагаа явуулаад энэ нэг зах зээлийг чи удирдаад байна шүү дээ, тий. Тэгэхээр энийг бас яг bubble гэд одоо харж байгаа ч гэсэндээ ерөнхийдөө ингэ томлоод харах юм бол энэ чинь bubble муу юм уу гэж би асуух гэж байна л да. Аха. Тий. Одоо нэг бодлоос тий нэг 7 компани байна, тий. Тэгэхээр bubble муу юм уу үгүй мүү? Хэрвээ тэр 7 компани үр нөлөө нь зөвхөн тэр 7 компанидаа л одоо ингээд шингэсэн байдалтай. Тэгээд энэ bubble нь ингээд хагарахад зөвхөн тэр 7 компанид л өнөөдөр одоо үл нөлөөтэй байх юм бол энэ бол нэг тийм том асуудал биш те. Гэхдээ тийм биш байгаад байгаа байхгүй хамгийн гол нь. Яагаад гэвэл энэ 7 компани өнөөдөр одоо Америкийн одоо S&P 500-ийн индексийн 34-40% хүрсэн маш том ингээ концентрацийг бий болгоцсон. Тэгээд энэ нь болохоор бусад өөр яг химэл оюухантай холбогдлохгүй ч гэсэн зөндөө олон компаниудтай олон одоо лицензийн хөрөнгө оруулалтууд дийлийг хийцэн. Тэгэхээр энэ 7 компани нуурахад бусад зөндөө олон компани бас дагаж нурах гэдэг байхгүй. Нэг өмнө нь юу гэж хэлдэг байсан нөгөө Wall Street, Main Street гэж нэг хоёр ойлголт байдаг байсан. Wall Street гэдэг нь болохоор энэ бүх санхүүгийн үйл ажиллагаа. Тэгээд Wall Street нуурахад Main Street буюу бас нөгөө нэг яг одоо аж үйлдвэр бусад хүмүүст бас энэ нөлөөлдөг гэдэг шиг эдийн засгт нөлөөлнө гэдэг шиг хэдийгээр энэ 7 компанийн хувьд ингээд яригдчихэж байгаа ч гэсэн энэ 7 компани асуудалд ороход эн чинь бараг дэлхийд даяараа бараг найдвартай ингээд Америкийн эдийн засаг. Гэхдээ миний бодлоор бараг дэлхийд даяараа энэ чинь нөлөөлөхөөр л харагдаад байх шиг байна. За сүүлийн асуулт. Мэдээж одоо ийм томоохон хэмжээний одоо үйлчлэлийн ийм бабл явж байхад мэдээж хагарсан тохиолдол бол дандаа санхүүгийн болон бусад хүчин зүйлсүүдэд нөлөөсөн одоо үр дагаврууд гардаг. Ерөнхийдөө дандаа санхүүгийн хямрал болж таардаг. Тэгэхээр ерөнхийдөө химэл оюуханы одоо энэ хөөсрөл унснаар одоо хамгийн том одоо нөлөөлж болох салбар нь юу юм бэ? Мэдээж одоо санхүүгийн хувьд бол нэлээд том санхүүгийн зах зээлийн хувьд бол нэлээд том уналт орж ирэх баг. Тий. Миний бодлоор тий баг яг дэлхийд даяараа л ерөөдөө улс орноороо эдийн засгийн тодорхой хэмжээгээр бол хямрах баг. Яг уу за 2000 оны ингээд .com bubble тий тэр бол ингээд хагарахад бас ингээд эдийн засгт нэлээд бас одоо сөргөөр нөлөөлж исэн. 2008 оны одоо санхүүгийн хямрал бас нэлээд том байсан тий. Тэрэн дээр бол яг Америкийн одоо засгийн газар бол нөгөө bail out буюу тий яг тухайн нэрвэгдсэн ингээ компаниудыг бол ингээд аварч ийсэн тий. Яг уу энэ удаагийн bubble юугаараа энэ хөөсрөл юугаараа арай жоохон өөр вэ гэхээр 2008 оны зүгээр судлаачтай хэлж байгаагаар 2008 оны санхүүгийн хямралыг ингээ харах юм бол тэр бол зүгээр яг л нөгөө нэг яг Wall Street-ийн хэдэн банкуудын яг өөрсдийнх нь хийсэн тэр нэг санхүүгийн нэг тийм тоглолт байгаа байхгүй юу. Тэр санхүүгийн тоглолтоос ингээ болоод санхүүгийн хямрал одоо бий болсон. Энд бол яг бүтээгдэхүүн ууг нь бол байгаа гэж л хараад байгаа юм л та. Тэгээ энэ бол ингээд илүү тийм барьцтай. Яг өнөөдөр ChatGPT яг өнөөдөр ингээ бүтээгдэхүүнүүд ингээ байна. Тэр бүтээгдэхүүнүүдийг ингээ хүмүүс хэрэгжилж ийн. Тэндээс тодорхой хэмжээний ингээ бас бүтээмж авч ийн. Энэ бол нэг тийм барьцтай хөөсрөл байгаа байхгүй юу? Тэгээд хийж байгаа хөрөнгө оруулалтууд нь болохоор бас харагдах барьцтай. Тэд нар хөрөнгө оруулалтууд нь болохоор яг энэ дата центр одоо яг дэд бүтцэд ингээ хөрөнгө оруулж байгаа учраас тэр чинь нэг тийм бүр нэг тийм агаарын юм бас арай биш те. Одоо чинь крипто, блокчейн, метаверс эдрэгээр бас нэг хөөсрөл явсан да те. Нэг хэсэг чинь нөгөө нэг NFT гээл бүх хүмүүс NFT-д мөнгө хийгээл тий бүгд coin moinтэй ингээл болоод токентэй болоод тэгсэн чинь тэд нар бүгд нуурахад тэнд юу юм үлдээгүй тий ягаад бол нэг тийм баг барьцаагаагүй тий. Тэгээд нөгөө нэг тэр хүмүүсийн тэр өндөр үнэлгээнд хүрж байгаа тэр бүтээгдэхүүнүүд нь зүгээр хүмүүсийн тэр харж байгаа л зүгээр нөгөө perception байсан байхгүй тий энд болохоор яг одоо өнөөдөр бол яг үйлдэлтэй хүнд одоо бүтээмжтэй яг бүтээгдэхүүн байгаа учраас магадгүй тэр хөөсрөлтөнд задрахад бүр амар унахгүй зүгээр correction болно гэж бас хүмүүс их яриад байгаа. Зүгээр үнэлгээ нь одоо байгаагаасаа одоо илүү одоо хөрсөндөө боно гэж ярьдаг тийм байна. Нөгөө нэг одоо санхүүгийн буюу одоо мөнгөний тоог бол алтаар хэмждэг. Одоо хууч мал алтаар хэмжиж ирсэн гэж хэлэх. Тэгээд санхүүгийн хэмрэл болоход бол тэр тоо бол зөрөөд бас бууж ирж ирсэн. Тэрнтэй ижилхэн одоо химэл оюуханы бүтээгдэхүүнүүдийн одоо хэмжээ үнэлгээг одоогийн зах зээлийн үнэлгээтэй харьцуулж гаргаж ирнэ гэж
ойлгож болох уу? Яг үнэ. Тэгэхээр одоо ингээд чи зүгээр үнэлгээ өнөөдөр хэр их байна, бага байна, хэр их overvalued байна уу гэдгийг нэг хоёулаа нэг multiple гэж ярьж ирсэн шүү дээ. Нийт үнэлгээг нь тухайн компани орлоготой хуваахаар нэг тийм multiple гарч ирээд байгаа тий. Тэрийг ингээ харах юм бол за өнөөдрийн яг энэ том компаниуд ялангуяа энэ гарааны бизнес OpenAI, Anthropic гэдэр чинь 41x, 36x ийм өндөр байгаа байхгүй юу? Баг хэд дахин байгаа байхгүй тий. Тэгэхэд үнэндээ энэ компаниуд бол нэг за ихтэл нэг 10x mix хавцаал байх ёстой. Тэгэхээр нөгөө хөөсрөлтөнд задарна гэдэг нь энэ компаниуд бүр байхгүй болно гэсэн үг биш. Зүгээр өнөөдрийн тэр 40x-ийн үнэлгээнээс 10x-ийн үнэлгээ рүү орж ин correction явагдана гэж бас хүмүүс харж байгаа юм шиг үл. Ягаад гэвэл бүтээгдэхүүн байна уу байна. Энтэй тэгээд шууд бараг залгаал топик ба штэ дараагийн сэдв нь Anthropic-ийн $50 тэрбум дата центрийн одоо план гэдэг тэрийг чи тэнд юу болоод байна? Одоо ингээд Anthropic-ийн 50 одоо тэрбум гэхээр ерөнхийдөө бол юуг болчлаа нэг тийм хайпг болчлаа тий. Тэглээ. Гэхдээ гол хайп нь 50 тэрбум тий. 50 тэрбум доллар тий. Гэхдээ гол хайп нь юун дээр явж байгаа хэрэг энэ чинь нөгөө дата төв буюу дэд бүтцийн хөгжүүлэлт төлөвлөгөөн дээр л яваад байна л да. Яг $50 тэрбум гэж айгүй бага хэмжээний мөнгө юм шиг сонсогдож байгаа боловч яг үнэндээ Монголын одоо юуг нийт 2025 оны нийт төсвийг бол 7 дахин нугалсан. Цөмийн эрчим хүчний реактор бараг хэдийг барих хэмжээний тоо. Тэгэхээр ерөнхийдөө юу болоод байна вэ гэхээр Anthropic гэдэг одоо 2021 онд үүсгэн байгуулагдсан OpenAI-с гаралтай ер нь OpenAI-гийн бүтээгдэхүүнийг илүү одоо юу вэ? Одоо сайжруулъя. Мөн дээрээс нь илүү нөгөө нэг одоо safety буюу аюулгүй байдлыг нь хангасан reasoning модель дээр ажилладаг Cloud AI-ыг бол бүтээсэн компани байгаад байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар бол одоо үнэлгээгээр бол ChatGPT буюу OpenAI-ийн үнэлгээнд одоо хурц очихгүй ч гэсэндээ ерөнхийдөө Cloud чинь болвол илүү нөгөө ChatGPT-гийн өрсөлдөгч гэж тодорхойлоод байгаа бүтээгдэхүүн. Зарим нэг талаараа бол барыг ChatGPT-гийн зарим модулуудаас бол илүү хэмжээний ажиллаж байгаа бүтээгдэхүүн. Тэгээд хоёулаа өмнөх сэдвүүдээр ярьжсэн ер нь Америкаас AI Action Plan 2025 буюу хэмлэл явахын Action Plan-ы одоо гол зорилтуудын нэг бол дэд бүтцийг хөгжүүлэх гэсэн зорилт байсан. Яг үүний дагуу бол бүх компаниуд бол ажиллаж эхэлж байгаа. Тэгээд өнгөрсөн 2-7 хоногийн өмнө бол Stargate буюу OpenAI бол Microsoft болон бусад компаниудад нээсэн Stargate төслийг бол $500 тэрбум хөрөнгө оруулалтаар шийдвэрлэнэ гэжсэн болвол яг түүнийгээ дагаад Anthropic бол $50 тэрбум хөрөнгө оруулалттайгаар өөрсдийн дэд бүтцийг байгуулна гэдгийг бол зарласан. 2026 оноос бол энэ одоо идэвхжиж эхэлнэ. Нью-Йорк, Texas гэдэг энэ зэрэг мужуудад бол баригдаж эхэлнэ. Тэгээд үндсэндээ яг одоо эн чинь нэг өрсөлдөөнийхөө хуулиар бол мэдээж ChatGPT-г бол одоо ChatGPT яг OpenAI-г бол гүйцэхгүй. Гэхдээ өөрсдийнхөө нөгөө суур одоо тэр одоо чадахыг авч үлдэхийн тулд бол Anthropic өөрсдийн дэд бүтцийг байгуулна гэж зарлаад байгаа юм билээ. За тэгвэл бас сонсогчтой зориулахад хоёулаа дата центр гэл ингээл ер нь байнга яриалаа тий. Ерөнхийдөө дата центр гэдэг нь тий энгийнээр ингээ хэлэхэд тэр нь яг юу юм бэ? Дата центр тэр дотор нь ерөнхийдөө бас ямар одоо зүйлүүд оршин тогтнож байна вэ? Сая ингээ бодоод үзэх юм бол Cloud-аас ахны хүртэл өөрсдийн юуг бол системийг бол Google-ээс бол одоо хамааралтай байсан гэх юм уу. Одоо өөрсдийн TPU буюу одоо өөрсдийн Google-ээс гаргасан одоо сургах одоо зориулттай машины одоо юуг бол түрээсэлж одоо системийг бол түрээсэлж өөрийн юм дээр бол ашигладаг байсан. Өөрсдийн модель дээр бол ашигладаг байсан. Тэгэхээр үндсэндээ бол өөрсдөө одоо дата центр дотор юу байрлах гэдэг нь вөхөд мэдээж өөрсдийн одоо боловсруулсан одоо тэр системүүдийг байрлуулсаас гадна одоо тэр их одоо модулийг буюу тэр их үйл ажиллагааг хариуцсан ажиллах одоо цахилгааны буюу эрчим хүчний шийдвэрийг бол тэнд шийдвэрлэх гэдэг байгаа маа. Одоо эн чинь гэхдээ нэг тийм их хэмжээний өгөгдлийг боловсруулах гэдэг утгаараа биш гол нь тэр их одоо датаг боловсруулахад хэрэгжилж байгаа эрчим хүчийг өөрсдөө одоо хангана гэдэг зорилтуудыг бол дэвшүүлээд байгаа. Мөн дээрээс нь өөрсдийн гэсэнд нөгөө Nvidia-аас авч байгаа GPU-гуудыг одоо холбосон кластер компьютерийн шийдлийг бол дата төв дотроо бол гаргаж ирээд байгаа. Яг үндсэндээ бол Anthropic бол саяхны хүртэл Google-ээс бол маш их хэмжээний одоо хөрөнгө оруулалтыг авч ирсэн бол тэр хөрөнгө оруулалтаа багасгах нь буюу cloud үйлчилгээнээс одоо авах хамаарлыг бол бууруулна гэж шийдвэрлээд байгаа юм байна. Мөн дээрээс нь өөрсдийнх нь одоо AI тренинг буюу AI сургалтын системд зориулсан network буюу одоо тэр сүлжээг дата төв дотроо бол бий болгохыг бий болгомоор байгаагаа бол зарласан. Тэгээд
үндсэндээ бол тийм байгаа. Гэхдээ бас бодоод үзэх юм бол 50 тэрбум доллараар бүтэж байгаа дэд одоо бүтц гэд бодоод үзэх юм бол тэр чинь нэг юм 5 нь болох гээд шүү дээ тий. Нэг бүтээн байгуулах гээд байна. Гэхдээ тэр бас Anthropic-ийн яг бүхий л одоо хүчин чадлыг одоо cover хийж чадах юм уу гэвэл бас үгүй байгаа юм билэ. Үндсэн дээр бол ярьж байгаа Stargate төсөл бол нэг 10-аас 9-өөс 8-аас 10 гигабайтын одоо хүчин чадлыг бол одоо шингээж өгнө гэж хэлсэн болвол юу болвол Anthropic-ийн өөрсдийн бий болгож байгаа дата центр болвол нэгээс 2 хэмжээний гигабайтыг бол үйлдвэрлэх хүчин чадалтай болж ирж байгаа юм билэ. Угаасаа Google, Amazon хоёр ч Anthropic-т хөрөнгө оруулсан байгаа шүү дээ тий. Ерөнхийдөө яг тэр хоёр том big tech компанитай ингээ хамт явж байгаа компаниудын бол нэг. Яагаад энэ маш чухал байна Anthropic-т чиний бодлоор? За нэг одоо өөрийнхөө одоо харж байгаа үнцгийг тайлбарлах юм бол нэгдүгээрт яг Anthropic гэд харангууд хэрвээ Google одоо ч юм Amazon ч юм өөрсдийнхөө хөрөнгө оруулалтыг татж байгаа юм бол ер нь Anthropic ер нь өөрсдийн гэсэн хүчин чадлаар ажиллах тэр нөхцөл бүрэлдэхгүй байна л да. Энэ нь болохоор мэдээж одоо GPU-гийн үнийн өсөлт тэр нөгөө тренингийн одоо системийн түрээслэх үнийн одоо өсөлт гэж юм уу. Тэнгүүд тэр TPU одоо өөрсдийнх нь Google-ийн зохиосон TPU-г бол ашиглах үнийн хэмжээ нь бол сүүлийн жилүүдэд бол ер нь нэг 40-70% бол зардлын хэмжээ нь өсөж байгаа юм байна. Мөн дээрэс нь Nvidia-гаас авах GPU-гийн одоо хэмжээ бол одоо хэмжээний өртөг бол мөн бараг 2-3 дахин даблтсан байгаа. Тэгэхээр хамгийн одоо нэгдүгээр одоо хүчин одоо шаардлага болвол Anthropic өөрсдөөс гаргах хэмжээ одоо зардлыг бууруулахын тулд одоо бусдаас хамааралтай байдлаа устгах буюу энэ эдийн засгийн хэмжээнд бол энэ нөлөөдөд байгаа юм байна л да. Нөгөө талаас бол мэдээж одоо бодлого боловсрол талаас бол одоо Америкийн одоо өөрсдийн шийдвэр гаргасан тэр бодлогын хүрээнд бол дэд бүтц бол одоо дэд бүтцийг бүтээн байгуулах нь бусад одоо Gemini гэдэг ч юм уу OpenAI гэдэг өрсөлдөгчдөөгөө ядаж хөл нийлүүлэх одоо болцоог хангаад байгаа. Ерөнхийдөө бодоод үзэх юм бол бүхэл өрсөлдөгч компаниуд өөрсдийн гэсэн дэд бүтцийг байгуулна буюу нэг юм бүтээн байгуулалтыг хийдэг болчлоо. Гуравдугаарт нь бол эдийн засгийн утгаараа эдийн засгийн одоо хөрвөө утгаараа бол ажлын байрыг нэмэгдүүлэх одоо Anthropic-ийн зүгээс бол одоо хамгийн том чухал зүйл болчлоо. Хэрвээ энэ ингээд юу маань одоо Anthropic-ийн дэд бүтц одоо юу гэж нэрлэх юм бэ? Энэ бүтээн байгуулалт нь ашиглалтанд орчих юм бол нэг 800 орчим одоо байнгын 2400 орчим юм төр ажлын байрыг бол бий болгох боломжтой гэж хараад байгаа юм билэ. Тэгээд энэ нь бас нөгөө ер нь бол Anthropic өөртөө нэг юм бүтээн байгуулалт хийх гээд байгаа юм биш. Гол нь Fluid Stack гэдэг Лондон төвтэй хэмэл оюуханы дата хөгжүүлэгч төвөөр энэ дата центрээ бол бариулах гээд байгаа юм билээ. Тий, нэг чухал юм бас ингээд сонсогчтой хэлэхэд за Anthropic, OpenAI энэ ингээд компаниуд ийм дата центр ингээд байгуулж байна гэдэг нь яг үнийг хэлэхэд өөрсдөө байгуулад байгаа юм ерөөсөө биш шүү. Энэ компаниуд чинь бол яг л одоо софтвер компаниуд байхгүй юу тий? Хизээч яг өөрсдөө бол байгуулахгүй. Одоо жишээ нь хоёлаа 2 дугаарын өмнө OpenAI 1.4 триллион долларын ингээд бүтээн байгуулалтын дийлүүдийг ингээд зурлаа гэдэг чинь зүгээр одоо яг тэр бүтээн байгуулалтыг хийж байгаа яг одоо тоглогчтой хамтран ажиллаж байгаа гэрээнүүдийг л зурж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо жишээ нь түрүүн би хальт асуусан тий дата центр гэдэг нь яг юу вэ? Тэр дотор нь юу байна вэ гэхээр чинь эхлээд яг тэр дата центрийн тэр одоо facility буюу одоо тий тэр одоо байгууламжийг эхлээд бий болгох хэрэгтэй. Тэрийг бий болгож байгаа яг хүмүүс нь болохоор энэ hyperscaler гэдэг компаниуд байгаа байхгүй юу? Тэр нь болохоор дэлхий дээр хамгийн том нь болохоор Google байгаа, Microsoft байгаа, тэгээ Amazon байгаа тий. Тэгээд хятадд л яг Alibaba эдрэгээд байгаа. Тэгэхээр энэ компаниуд болохоор яг тэр дата центрийн одоо тэр bare bone-ыг одоо бүтцийг гаргаж өгч байгаа байхгүй юу. Тэгээд тэр дотор нь болохоор яг нөгөө нэг химэл оюухны чинь сургаж байгаа нөгөө хагас дамжуулагч одоо GPU-нууд тий. Тэр нь болохоор чи түрүү хэлсэг Anthropic болохоор Google-ийн TPU-г ашигладаг. SQL чи оронд нь Nvidia-гийн тий одоо GPU-г хэрэглэж болно, SQL AMD-г хэрэглэж болно. Тэгэхээр энэ OpenAI чинь ямар дийлүүд хийгээд байна вэ гэхээр за Nvidia чи ингээд ирээдүйд нэг тодорхой хэмжээний GPU үйлдвэрлэх юм байна. Тэр үйлдвэрлсэн GPU-ний чинь би одоо тодорхой хэмжээг нь чи надад өгөө гэсэн тийм одоо дийл хийгээд байхгүй. Оронд нь болохоор би чамд өөрийнхөө компанийнхаа хувьцааг өгье ч юм уу. SQL одоо OpenAI бас энэ том hyperscaler-тэй ингээд ярихдаа за Google чи одоо ингээд том бүтээн дата центр ингээд барьж байгаа юм байна. Тэрнийхээ одоо нэг баруун хэсгийн ч юм уу те нэг хэсгийг нийт хэмжээнийхээ нэг хэсгийг надад өгөө. Тэгээд тэр нь болохоор нийтдээ одоо 5 гигаватт ч юм уу. Тэр чинь нөгөө нэг химэл оюуханыг
сургаж ийна гэдэг чинь тодорхой хэмжээний одоо бас цахилгаан гараад байна шүү дээ тий. Тэгэхээр цахилгаанаар нь илүү ингэж хэмжиж яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр хоёлаа 2 дугаараа өмнө OpenAI гарахтаа за 1 trillion долларын одоо энэ хөрөнгө оруулалт чинь нийтдээ нэг 10-аас 15 гигаватт байсан тий. Anthropic бол 1-2 гигаватт ах шиг байна тий. 50 тэрбум доллар гэхээр. Яг хөө ингээд нөгөө 1-2 гингүүд айгу бага сонсогдож байгаа л да. Гэхдээ 1-2 гигаватт чи ер нь 1 гигаватт чинь болвол 1 сая айлын хэрэгцээг хангана гэж тодорхойлоод байна. Тэнгүүд 2 гигаватт чинь 2 сая одоо айлын хэрэгцээг хангах буюу яг бодоод үзэх юм бол маш том хэмжээний одоо юу болчихж байгаа юм. Эрчим хүчний одоо төв болчихж байгаа юм. Тэгээд бас нэг юм хэлэхэд бол өмнөх хоёрын ярьсан сэдв дээр бол бас нэг эрсдэл үүсээд байгаа энэ дэд бүтцүүдийн одоо бас дахиад нэг 2030 он гэж хэлсэн л да. Дэд бүтцүүдийн энэ хөөсрөл үүсэж байгаа гэнэ. Ер нь томоохон энэ хэмэл оюуханы компаниуд хувьдаа дэд бүтцтэй болчихлоо. Тэнгүүд ийшээ нийлүүлж байгаа энэ зах зээл нь бас нурах аюул үүсэж байгаа юм биш үү? Буюу одоо энэ хоёулын өмнө дуурчсан Nvidia бусад өөрсдийнхөө үйлчлэгийг түрээслүүлдэг одоо Google гэх мэт газруудын одоо үйлчлэгээний зах зээл нь тэр хоёр дахь зах зээл нь гэх юм уу? Нурах өөрчлөлт үүсэж байгаа юм биш үү гэж харж байгаа юм билээ. Хоёулынгийн эхний сэдвтэ эн чинь яг hand in hand яг ингээд хамтдаа ерөнхийдөө явж байгаа тийм яг цуг явж байгаа. Тэгээд энэ химэл оюун ухааны одоо энэ хөөсрөл хагарах нэг нэлээд том одоо үндсүүдийнх нь нэг нь болохоор яхаарахгүй энэ дата центрийн бас юу болоо. 2000 оны ихэр ч юм уу Америкт амар олон ашиглахгүй үйлдвэрүүд ингээд юу болж байгаа юм байна л да. Тэр болохоор интернетийн файбер тий 2000 оны ихэр тэнгүүд тэр шиг одоо хаягдсан бас үйлдвэрүүд бий болох боломжтой юм шүү гэж хараад байгаа юм байна. Тэгээд бас тийм их хэмжээний дата хөгжлийг боловсруулах бас хэрэгцээ ирээдүйд гарч ирэх үү те одоо бүх компани болгон одоо хажуу талдаа юм бүтээн байгуулагч дата центртэй байх нь оновчтой шийдвэр мөн үү гэдэг дээр хүмүүсээс ярилцж байгаа юм билээ. За окей. 3 дугаар сэдэв маань бол Netflix өөрсдийн гэсэн ийм beat house-ыг бүтээн байгуулж байна гэж байгаа. За тийм Netflix сая энэ 7 хоног хамгийн анх өөрийнхөө одоо Disney World эдэртэй дүүцхүйц нэг тийм фильм парка Америкт бий болгосон юм байна. Тэгээд нэр нь болохоор Netflix House гэдэг нэртэй тий. За тэгээд фанууд Netflix-ийн одоо фанууд тэр house руу тэр фильм парк руу ерөөхдөө дотор нь ороод тэгээд ерөөхдөө Netflix-ийн одоо бүх л нэг IP гэж яриад байдаг шүү дээ. Оюуны өмч. Тэр бүх оюуны өмчтэй ингээ сайхан одоо experience-тэй хийх боломжтой байгаа. Тэгээд тэр нь болохоор за Netflix-ийн ингээ зарим IP-нүүд гэх юм бол нөгөө Stranger Things гэж одоо цуврал байдаг те. Wednesday гэдээ бас агуу гой цуврал байгаа. За Squid Game гэдэг те бас дэлхийд дагуулсан гой цувралууд байна. Тэгээд эднэрийн ерөөхдөө бүх одоо үйл ажиллагаанууд тэр дотор бол байгаа. Тэгээд саяхан Америкийн Philadelphia хотод бол нээсэн мэлээ. Тэгээд нээсэн байгаа. Аль хэдийн нээц тий. Тэгээд удахгүй энэ оны сүүлээр Dallas тэгээд Las Vegas гэдэг энэ хотуудад бас нэх төлөвлөгөөтэй байгаа юм лээ. Тэгэхээр нэг асуудал гарч ирж байгаа. Яагаад ингэж одоо ингээл улмал ер нь ингээл хүн virtual reality буюу ингээл шил зүүж яагаад иймэрхүү юм одоо иймэрхүү зүйлийг мэдрэх боломжтой болж байхад яагаад ийм өөрсдийн гэсэн одоо Walt Disney ч юм уу эсвэл Warner Bros-тай ижилхэн өөрсдийн ийм одоо ийм бүтээн байгуулалтад бит бүтээн байгуулалтыг Netflix хийх болж байгаа юм бэ? Нэг ийм хүмүүсийн experience чухал байгаа даа шүү дээ. Тийм, ерөнхийдөө бол зүгээр миний ингээд ойлгож байгаагаар те судлаачтай хэлж байгаагаар бол за Netflix ингээд тодорхой хэмжээгээр өөрийн гэсэн нэг тийм одоо fan base, loyal user baseтэй ингээд болцсон байгаа те. За тэгээд жил болгон тэр одоо шинэ хэрэглэгчд бол ингээл тэр digital Netflix руу ингээл нэмэгдээл байсан. Тэр нь одоо subscriber гэдэг те нэмэгдээл байсан. Тэгтээ тэр нь одоогоор бас жоохон нөгөө нэг slow down ерөөхдөө удаашраад эхэлж байгаа юм байна л да. Тэгэхээр Netflix-ийн хувьд бол одоо Netflix-ийн одоо чи нийт орлогынх нь бараг 99% нь өнөөдөр яг нэг subscriber одоо нөгөө monthly subscription base те тэндээс л ерөөхдөө орлого нь орж ирж байгаа. Тэгэхээр нөгөө нэг diversification гэдэг юм да те солонгоруулах гэдэг одоо өөрийнхөө орлогыг ерөөхдөө солонгоруулах ерөөхдөө тийм стратегийн ач холбогдолтой үйл явдлууд ерөөхдөө хийж байгаа. Тэрнийх нь нэг нь болохоор за яг Netflix app дотроо болохоор бас нөгөө тоглоом тоглох боломжтой ч юм уу те тэр дотроо өөрөөс янз бүрийн юмнууд хийсэн. Гэхдээ энэ бол яг Netflix-ийн бүр гадна те энэ дижитал ертөнцөөсөө гараад одоо энэ одоо ямар ертөнц гэлээ чи төрөө бит ертөнц тийм энэ фильм парк руу ерөнхийдөө орж ийн. Тэгээ энэ нь бас нөгөө талаас юу сайн бэхээр бас нөгөө нэг loyal user base-ийнхаа одоо тэр фэнига илүү одоо engaged болно те. Тэгэх юм бол илүү л одоо Netflix-тэй уламжлал
уламжлалт холбоотой болж байгаа. Яг бол зөндөө олон өөр стриминг, зөндөө олон бас нөгөө сервисүүд байгаа шүү дээ, тий. Тэрнтэй өөрийгөө бас яаж одоо илүү юник байлгах вэ, илүү онцлог байлгах вэ гэх юм бол бас яг энэ нөгөө нэг оюуны өмчтэйгөө фануудаа илүү яг одоо дотн ингээ байлгах. Одоо тэр хүмүүсээ тогтоох гэдэг шүү дээ. Retention гэж байгаа юм да, тий. Ковид үеэс ер нь Netflix ковид үеэр нэлийн бүүм болсон тий Netflix. Тэгээд тэрний дараа ер нь аюу уналттай болоод өөрсдийнхөө одоо тэр subscription model энэ төр бол нэлийн өөрчилсөн. Тэгээд өөрсдийнхөө бас орлогыг нэлийн солонгоруулах алхмуудыг бол бас ковидын дараагаас бол нэлийн хийж эхэлж байна. За тэгээд яг сүүлийн асуулт энэ одоо өөрсдийнх нь Netflix house ер нь бусад одоо яг энэ кино компаниудын ч юм уу те энэ хаусуудаас ер нь юугаараа ялгаатай байх юм бэ гэдэг дээр. Миний бодлоор тийм бүр амар ялгаатай бол миний бодлоор гол ялгаа нь яг л тэр өөрийнх нь оюуны өмч те. Тэгэхээр чи за Netflix house руу ингээд орох юм бол immersive experience гэж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр яг одоо нөгөө нэг Wednesday ч юм уу тийм Stranger Things-ийн одоо яг тэр одоо нөгөө нэг world-ыг те ертөнцийг ингээ бий болгоцсон. Чи тэр дотор нь ингээл яваал алхаал те тийм гоё experience-ийг жишээ нь авах боломжтой. Зөндөө олон бас ингээ тоглоомнууд байгаа interactive тоглоомнууд бас байгаа юм билээ. Жишээ нь одоо Squid Game-ийг чи яг амьдрал дээр жишээ нь тоглох найзуудтайгаа тоглох боломжтой ч юм уу те. Тэгээ зөндөө олон гоё бас хоолны газар байгаа чи тэнд нэг хоол моол идээд entertainment юмнууд байгаа. За тэгээд нөгөө нэг баг хамт олноороо ч юм уу те корпорацийн зөндөө олон бас үйл ажиллагаанууд болох юм билээ. Тэгээд хамгийн гол нь яг нөгөө оюуны эмч дээрээ суурилсан нөгөө merchandise-ууд те нөгөө бараа бүтээгдэхүүнийг бас нөгөө зарах боломжтой. Тэгээд би бас ерөнхийдөө бас асуусан юм юу Disney World одоо чинь харсан чинь Disney World жишээ нь ингээд дотор зөндөө олон оюуны эмч байгаа те. Тэрнийх нь ойрын одоо сүүлийн 10 20 жилд хамгийн том хамгийн лаг явсан нь бол Frozen гэдэг чинь нөгөө хүүхэлтэй байгаа байхгүй юу? Тэгээд тэр Frozen гэдэг хүүхэлтэй чинь болохоор нийтдээ Disney World-д Disney-д болохоор нэг 12-оос 15 тэрбум долларын одоо ашиг орлого оруулж ирсэн байгаа байхгүй юу. Тэгэхэд тэр 15 долларын орлогын ерөөсөө яг 3 тэрбум доллар нь л яг одоо нөгөө нэг box office-аас орж ирсэн байгаа байхгүй юу. Бусд нь болохоор бусад өөр юмнуудаас орж ирсэн байгаа байхгүй юу. Одоо тэр нь юу байх вэ гэхээр за consumer products merchandise те одоо бараа нэг Frozen-гийн тэр нэг хүмүүсийн нэг merch-ийг ингээд зараал те тоглоомнууд ингээд зараал тэндээс бол нэг бараг 8-аас 10 тэрбум доллар бараг орсож ирсэн байж магадгүй гэж харж исэн. За тэгээ яг нөгөө theme park те theme park дээр ингээд очингууд яг Frozen-тэй ингээд холбоотой гоё нэг experience-үүд байж тээ. Тэрнээс бол нэг доорож 2-оос 3 тэрбум доллар орж ирсэн байдалтай ч юм уу те. Тэгэхээр чинь өнөөдөр Netflix жишээ нь Wednesday гэдэг яг энэ одоо шоуийг ингээд гаргах юм бол тэрнээсээ хичнээн хийх ашиг олох боломжтой. Тэгэхээр яг нөгөө subscription-аас л өнөөдөр олж байгаа тий. Тэгэхэд яг тэр Netflix house-а бий болгоод тэр дотроо ингээд за Wednesday-гийн тэр ертөнцийг бий болгоод тэгээд тэндээсээ ингээд merch дээр ингээд зарах юм бол хамаагүй их бас орлого олох боломжтой гэж бол харж байгаа юм шиг байлээ. Ер нь бол бах бүх ингээд цувралаар одоо амжилттай бай цувралуудаараа хийхэд маш их хэмжээний бас орлогыг олох боломжтой. Эгээгээд нөгөө яг цувралыг бүтээж байгаа яг компани ч гэсэндээ ашиг олох боломжийг бүрдүүлж өгч байгаа юм байна. Тэгээ нэг сайн юм чи Netflix-ийн subscriber бол ороход өнгөө. Тийм үү? Наач мөр амир юм шүү дээ. Гэхдээ дотор байгаа experience-үүдийн болохоор чи төлөх хэрэгтэй. Disney болохоор чи орохын тулд эхлээд мөнгө төлдөг те. Тэгээ орсныхаа дараа болохоор бүх тоглоомд нь өнгөө. Зарим нэг premium experience болохоор чи мөнгө төлөх хэрэгтэй. Энэ нь болохоор тэргээр бас ялгаатай байна. Сүүлийн сэдв болохоор эргэтэн шилжүүлэх процесс гэж байгаа тий. Тэгэхээр энэ процессыг бол би яг үндэ бас сайн мэдэхгүй. Гэхдээ энэ процессыг ямар ч лсэн хиймэл оюухны тусламжтайгаар одоо процессыг бол нэг 60%-аар илүү үр дүнгийн бараг одоо нэлийн сайжруулж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр чи ерөнхий зүгээр энэ талаар нэг хальт үзэгчтэй сонирхолооч. Ерөнхийдөө бол хиймэл оюухан гэхээр дандаа одоо төвшөлтөд технологи тий зүйлсүүдийн талаар хойлоо ярьдаг. Тэгээ би ер нь уншиж жоохон судалж хахад ер нь хиймэл оюухан эрүүл мэндийн салбарт ер нь ямар үүрэг гүйцэтгэж байна вэ гэдгийг жоохон гаргаж ирэхийн тулд энэ сэдвийг оруулж ирсэн. Мэдээж анагаах ухааны хүн биш учраас бас үг хэллэг дээр бол зөрөлдөх тохиолдлууд байгаа. Өнгөрсөн 7 хоногт бол ямар мэдээд цатагдсан бэ гэхээр Стэнфордын их сургуулиас одоо хиймэл оюуханы тусламжтайгаар эргэтэн шилжүүлэх үеийн үр дүнгүй ажиллахыг бол 60%-аар бууруулах одоо боломжтой боллоо гэсэн юг мэдээг бол зарласан. За тэгээ энэ нь ер нь яг үнэндээ юу гэсэн үг юм бэ гэдгийг тайлбарлахын тулд би нөх эргэтэн шилжүүлэх одоо үйл ажиллагаа гэдгээ
жоохон ойлгох хэрэгтэй болсон. Эргэтэн шилжүүлэх үйл ажиллагаанд бол донор бол чухал байр суурь эзэлдэг. Тэр донорыг бол хоёр хувааж үзээд байгаа юм байна. Нэг нь болохоор DBD, нөгөөх нь болохоор DCD. DBD гэдгийг юу хэлээд байгаа вэ гэхээр хүн ер нь ингээд донор болохыгоо ер нь насрахыгаа өмнө сонгоод тэгээд насварсныхаа дараагаар бол тэр хүний эргэтнийг нөгөө хэрэгцээтэй байгаа хүн рүү одоо шилжүүлдэг. За тэнгуут насварах процесс дээр юу үүсэж ийнэ вэ гэхээр нас барч байгаа хүний ингээд тарих унтарсны дараагаар хүний зүрх нь ингээд зохилоотой байж байгаа. Тэгээд тэр одоо үеийг бол DBD гэж нэрлэдэг байгаа. Өөрөөр хэлбэл тарих нь аль хэдийн насварсан гэдэг тохиог бол авцсан. Зүрх нь бол зохиосын хэвээр байгааг хэлж байгаа юм байна. DCD гэдэг нь болохоор зүрх стил зохилсоор байгаад одоо тэр амьсгалын аппаратыг салгасны дараагаар зүрх хэдий зохилсоор байгаад одоо тэр жамаараа ингээд зохилт нь одоо байхгүй болохыг ер нь бол DCD гэж одоо энгийнээр бол тайлбарлаад байгаа юм байна. Тэгээд донорын юунд бол донорын одоо энэ үйл явцад бол DCD бол маш том үүргийг гүйцэтгэдэг. Яагаад гэх юм бол хүний одоо эргэтнийг шилжүүлэн суулгахад бол тэр одоо шилжүүлэх гэж байгаа эргэтэн нь бол эрүүл одоо шин чанартай байх одоо шаардлагатай бол тулгард юм байна. За тэгээд яасан бэ гэхээр ер нь бодоод үзэнгүүт ер нь тэр DCD буюу одоо DCD төрлийн донор дээр нэг асуудал гарч ирдэг нь жишээлх юм бол элэг шилжүүлэн суулгах мэс заслын үеэр амьсгалын аппарат одоо салгасны дараагаар зүрх 45 минутанд зогсоод унтрах ёстой. Ингэснээрээ та 45 минутын дотор тэр элэг өөрийн одоо шин байдлаа ингээд хадгалж үлдэнэ. 45 минутаас хэтрээ зүрх ингээд стил зогссон хэвээр авах юм бол тэр чанаргүй одоо донорын шинж тэмдэг бол үлддэг юм байна. Саяхны хүртэл бол эмч өөрийн одоо туршлагаа өөрийн арга барил дээр үндэслээд за энэ хүний одоо элхийг шилжүүлэн суулгахад энэ зүрх болвол тэдэн минутын дараа зохилоод одоо ингээд хорвогийн мөнх бүсийг үзүүлнэ гэж бол шийддэг байсан юм байна. Тэгээд эндээс юу үүсэж ийнэ вэ гэхээр хэдийгээр ингээд донор шилжүүлэн суулгах одоо эргэтэн шилжүүлэн суулгах мэс заслын бэлтгэл ажил бүр мөс ингээ хангагдсан. Тэгээд дээрэс нь гэх юм бол энэ бэлтгэл ажил хийлэгдсэн зөвхөн тэр одоо зүрх цохилж дуусах хүлээж байгаа тохиолдолд бол тэр одоо үр дүнгүй одоо үйл ажиллагаа болж хувирч байгаа юм байна л да. Яагаад гэх юм бол тэр 45 минутаас дээш одоо зүрх цохилсон тохиолдолд бол тэр одоо элэг бол бүр мөсөн ажиллагаагүй болцоо гэж тооцож байгаа юм байна. Тэгээд үүнийг одоо шийдвэрлэхийн тулд бол маш олон одоо судалгаа одоо шинжилгээний үр дүнд бол хиймэл оюун ухааныг ашиглах нь зүйтэй юм байна гэж Стэнфордын одоо эрдэмтдүүд бол гаргаж үзээд за тэгээд нэг хиймэл оюун ухааны одоо машиныг бүтээсэн байгаа юм. За ямарчласан зүгээр 5-6-аар нь харах юм бол эргэтэн шилжүүлэх энэ процесс бол одоо маш complicated мэдээж хэцүү процесс байгаа. Тэгээд яг нэг тэр нэг 45 минутанд ч юм уу яг нэг тухайн нэг тийм цаг хугацаанд үр дүнтэй тэр процессыг одоо хийхгүй бол одоо энэ элэгний эргэтэн шилжүүлэх энэ процесс бас одоо амжилтгүй болох тийм боломжтой байдаг. За тэгээд тэрийг болохоор одоо хүртэл ерөөхдөө нэг доктор эмчнэр нь болохоор яг өөрсдийнхөө одоо туршлаган дээрээ үндэслэж шийдвэрлэдэг байсан бол одоо хиймэл оюун ухааны тусламжтайгаар үр дүнгээ 60% ерөнхийдөө ихсгэх боломжтой гэж ерөнхийдөө бол харж байгаа юм тий. Тэгээд энэ дээр бас ингээд тоо баримт одоо хэлэх ёстой. Ер нь яаж нэ гэхээр энэ ер нь бол дэлхий дээр нэг 40 тэр донор нас орсон тохиолдол бол 41 мянган орчим байд юм байна. Одоо жилд ойролцоогоор. За тэгээд 41 мянган орчмоос ер нь бол тархины өвчлөлтөөр нас орсон буюу тэр DBD-гээр нас орсныг 32 мянга орчим. Үлдсэн нь бол DCD-гээр нас орсон. Тэнгүүд DCD-гээр нас орсныг ер нь бол DCD-гээр ингээд донор болж байгааг ингээд тооцох юм бол энэний 23% нь ингээд үр дүнгүй болж хувирд юм байна л да. Тэнгүүд энэ 23%-ийг одоо энэ хиймэл оюун ухааны тусламжтайгаар 8% болтол нь бууруулах буюу одоо энэ одоо өөрийгөө донор болохыг зөвшөөрсөн одоо энэ процессыг бол илүү үр дүнтэй болох боломжтой юм байна гэж үзээд байгаа юм билээ. Тэгээ ерөнхийдөө тий хоёулаа дандаа л хиймэл оюун ухааныг тэг яг нэг технологийн салбартаа илүү барьж ярьж байгаа ч гэсэн эн чинь одоо бусад зөндөө олон өөр салбарт ингээд одоо өөр бүтэмжээ ингээд өгөө одоо тий тэгээд яг энэ эрүүл мэндийн салбар бол хамгийн том салбаруудын нэг гэж бол бас хараад байгаа. Тэгээд бүр ирээдүйд хэрвээ хиймэл оюун ухаан маш сайн ингээд хөгжих юм бол бидний одоогийн эмчлэх боломжгүй тий хараахан одоо solution буюу шийдвэр нь ингээд олдоогүй бас
өвчнүүдийг ч гэсэн ерөөхдөө бас эмчлэхэд ингээд нэлээд бас хэрэг болно гэж хараад байгаа. Жишээ нэг нь болохоор Alzheimer одоо өвчний талаар хоёлаа бас нэг хальт ярьжсэн те Bill Gates яг хиймэл оюухны ингээд дамжуулж Alzheimer-ийн одоо тийм research дээр ингээд тулгуурлан $1 сая одоо тийм хүртээмжтэй тийм гоё юм зарлж ийсэн. Тэгээ хоёлаа бас нөгөө Gigatalk-ийн нөгөө ивент дээр бас те нэнчтэй ингээд ярихад за яг энэ одоо тийм тархины буюу genetic editing те ген editing ингээ хийхэд хэмэл оюухны ямар тусламжтай ингээ явж гинэ вэ гэд. Тэгэхээр бас эрүүл мэндийн салбарт маш сонирхолтой юм гоё дэвшлүүд инновацууд бас гарч байгаа юм шиг те. Тийм тэгээд ерөөхдөө бол энэ нөгөө сонсогчтой жоох ингээд зүгээр ойлгуулаа хэлэхэд энэ нэг тийм хүний үхлийг ингээд одоо урьдчилан таамаглаад үр дүн гарах гэдэг юм бол биш ээ. Энд чинь нөгөө яг ёс зүйн хэмжээгээр донор болно гэж тохирсон хүмүүсийг одоо хэдэн минутын дотор одоо тэр зүрх цохилох боломжтой вэ? Нөгөө хүндээ эргээгээд буцаагаад нөгөө донорын эргэтэн шилжүүлж авах гэж байгаа хүндээ ямар тус үзүүлж болох вэ гэдгийг хэмжих гэдэг асуудал гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Бид хоёрын хувьд мэдээж яг эрүүл мэндийн салбарын хүмүүс бол биш те. Тэгэхээр ингээд заримаа нэгэн одоо үг ухах хүний бас яг сольсон байж магадгүй яг 100% бол зөв мэдээж бол одоо яриаггүй байж магадгүй. Тэгэхээр хэрвээ яг тэр эрүүл мэндийн салбарын яг одоо яг энэ сэдвийг сайн мэддэг хүмүүс нь гоё доор комент дээр залруулаад тэгээд бас илүү гоё яриасаа гэж хүсэж байна. Бид хоёрын зорилго бол зүгээр за хиймэл оюухан бол бүх салбаруудад ингээ гоё нөлөөлж байгаа юм байна гэд хүмүүс мэдээсэй л гэж хүссэн тий. Хоёулангийн 7 хоногийн одоо тайлбарлах 4 сэдэв маань дуусч байна. Тэгээд өнгөрсөн 7 хоногт бол маш сонирхолтой мэдээллүүд гарлаа. Ер нь миний зөвөр ойлгож байгаагаар бол өнгөрсөн 7 хоногт хөрөнгөний зах зээл технологийн одоо компанитай холбоотой хөрөнгөний зах зээлийн мэдээллүүд бол бараг цоварсан. Маш олон мөнгө хэрэгцсэн 7 хоног болж өнгөрлөө. За тэгээд ямар ч лээсэн энэ хөөсрөлттэй байх үед нь хувьцаа аваад хагарахаас нь өмнө зарж чадах юм бол маш их мөнгө хийх боломжтой тий. Тэгтээ одоо хизээ хөөсрөлт нь хизээ явж гин хизээ аврахын unfortunately хинч мэддэг үү. Тийм учраас тэгтээ юу болох нь харъя. За тэгвэл энэ 7 хоногийн дугаарыг ингээд дуусгацгаая. Окей. За баярлалаа.